Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ өөрийн тэмдэглэлээ танилцуулахыг хүслээ. Ингээд миний тэмдэглэлийн дэвтэртэй хамтдаа танилццгаая. Тэмдэглэлийн дэвтрийн минь хамгийн ихний хэсэгт болохоор энэ жижиг цааснууд авч явдаг. Энэхүү цаасан нь болохоор жижиг цүнх, дээрэс нь гарт ойрхон авч явахд их амархан. Тухайн үед орж ирсэн хэрэгтэй санаа, хэрэгтэй бичлэг зэргүүдээ хийхийг хүсдэг. Энэ тохиолдолд болохоор гарын доор аппликейшн байдаг учраас би энэхүү цааснуудыг авч явах тууштай. Үүний дараагаар өөртөө хэрэгжүүлэх шаардлагатай 13 зүйлсийг тэмдэглэсэн байгаа. Дараагийн хуудсанд 2019 онд өөртөө тавьсан зорилтуудаа тэмдэглэсэн ба зорилтондоо хэрхэн хүрэх арга замын талаар наривчлан тэмдэглэсэн. Хамгийн гол зорилт маань төгсөх зорилт байсан. Тэрнээс өмнө болохоор яг ингээд сар сараа болохоор зөвхөн ингээд нэг нүрэнд багтаачдаг. Нэг нүрэнд яг энэ календар дээр болохоор хэрэгтэй ажлуудыг яаж хийх ёстой, хэдэнд хийх ёстой зэрэг онцгой тэмдэглэлүүд хийгдээс. Одоо жишээ нь энэ дээр ноон бөөрийнхий тэмдэглэгээр хичээл сонголтын тэмдэглэгийг хийн. Энэ ягаан гурвалжин дээр хэрэглээ хичээлийн шалгалт зэрэг багшлан ингээд тэмдэглээ хийдэг. Энэ доор нь болохоор хэрхэн гүйцэтгэв, дараа сард юу хийх ёстой вэ, би юуг санах ёстой вэ гэдгийг тэмдэглэдэг байсан. Тийм дэвтэр байгаа. За энэхүү тэмдэглэл дээрээ би киноны үйл явдлыг аль эсвэл тухайн кинонд юуг санал болгохыг хүссэн, тэр киноны ард яг ямар санаа бодлыг өгж ирсэн бодол гэдэг тэмдэглэлийг хийдэг. За үүний дараа болохоор миний санаанууд буюу brainstorming хийдэг хамгийн том айдиа. Гэхдээ энийг болохоор шүтлэг, дуу, бичлэг ер нь ямар ч brainstorming-ийг хийхэд тохиромжтой юм шиг санагдаад анх brainstorming хус нээжсэн. Энэ болохоор маш хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор өдөр тутам brainstorming хийж яадаг. Гэхдээ тэмдэглэж авдаггүй учраас зарим үед цаана хэрэг болох зүйлийг ч гэсэн тэмдэглэж авах хэрэгтэй учраас та хэд маань ийм brainstorming ideas хуустай болоорой гэж зөвлөмөр байна. Үүний дараа self improvement challenge-ыг тэмдэглэж хэлсэн. Гэхдээ self improvement challenge маань яг төгссөн байсан. Тэгээд цаг нар маань айгүй тохиромжгүй болсон байсан учраас би үргэлжлүүлж хийж чадаагүй. Яагаад гэвэл хамгийн гол зүйл маань минийх хоолных, нойрных байсан. Хоёулангийн боломжгүй байсан. Би шөнө орой суудаг. Заримдаа бүр одоо унтахгүй хэд хоногор суудаг. Заримдаа ингээд айгүй их цагаар унтчихдаг байсан учраас ерөөсөө энэ чаленж маань болохгүй байна гэж үзээ тэр үедээ ингээд үлдээсэ. Ингээд 19 он маань ингээ хичээлийн он маань дуусаад төгссөн. Энэний дараа би дараагийнхаа их сургууль сурах хэрэгтэй болж эхэлсэн. Тэгээд дараагийнхаа их сургуулийг эхлэхдээ үргэлжлүүлээд энэ дэвтрийг ашиглая гэж үзсэн. Оюутнуудад зайлшгүй хэрэгцээтэй байдаг зүйлсийн нэг гэвэл оюутнуудын хичээл үргэлж ингэж сүүлжилж орох, 1-7 хоногт ороод дараагийн 7 хоногт орохгүй байх зэрэг янз бүрийн тийм хичээлийн хуваарууд байдаг учраас сондгой тэгш толгойгоо байнга харж явах шаардлагатай болдог. Тийм учраас хамгийн ихний нүрэндээ би сондгой тэгш 7 хоногийн хуваарлтыг 9, 10, 11, 12 буюу намрын удирдлагынхаар хуваарлаад хийсэ. За ингээд энэ болохоор 9, 10, 11, 12 гээд энэхүү саруудын тэмдэглэлээр өмнөхөөс арай өөр тухайн сард онцлог болсон үйл явдлуудыг тэмдэглэнэ. Дээрээс нь болохоор тухайн одоо сар дээр ямар зайлшгүй өдөр байна вэ гэдгийг тэмдэглэдэг. Энэ нь гэхдээ цаашлаад өдөр тутмын маань тэмдэглэл биш. Тэр сарыг үнэлэх тэмдэглэл гэж хэлж болно. Тэгээд оноо дуусаад харуул энэ мэдээж хэрэгцээтэй зүйл шүү дээ. Тийм учраас энэхүү тэмдэглэлийг хийж эхэлсэн. Зарлага ерөнхийдөө оюутан сурагчид гэлтгүй ерөнхийдөө бүх л хүн тэмдэглэх шаардлагатай байдаг. Тийм учраас би зарлага өөр одоо жижиг дэвтэртэй тэмдэглэдэг гэсэн. Гэтэл жижиг дэвтрийг энэ дэвтэртэйгээ хамт ашиглан дахиад нэг дэвтэр ашиглан айгүй их тийм асуудлууд байсан учраас би энэ дэвтэр дээрээ 11 сараасаа хийж тэмдэглэх гэсэн. Гэхдээ тэмдэглэлийнхээ дүн харуулахгүй. За намрын улирлын маань зорилго энэ дээр явдаг. Яагаад намрын улирал гэдэг маань зөвхөн намрын сар биш, намрын хичээлийн улирлын миний хамгийн том тавих зорилгууд байна. Гэхдээ зарим зорилт маань арай биелж амжаагүй. Яагаад гэвэл манай хичээлийн 7 хоног арай дуусааг байгаа. За энэ болохоор номын тэмдэглэлийг хийдэг. Номын тэмдэглэлээр би бүх хүнсэн номыг ч юм уу харсан ном болгоно тэмдэглэнэ гэж айгүй утгагүй. Тийм учраас өөртөө таалагдсан уран зохиолын зөвхөн номыг л бичиж гэж номын тэмдэглэлийг бичиж гэж хүссэн. Би мэргэжлийн ном маш их унших шаардлагатай болдог. Мэргэжлийн номнуудаа бичнэ гэх юм бол энэ жижигхэн нүрэн дээр багтахгүй. Дээрээс нь маш их санааг тэмдэглэх хэрэгтэй болно. Тийм учраас тэрнээс тусна зөвхөн уран зохиолын номыг тэмдэглэе гэж байна. Одоохондоо би Стефен Кингийн The Barry гэдэг өсвөр насны хөвгүүдийн аяллаа талаар номыг аялал талаар
уншижсэн номоо тэмдэглэж хэлсэн. Ингээд sleep tracker хөтлж хэлсэн. Sleep tracker-ыг яг ийм хувилбараар хөтлөхөд надад тохиромжгүй байсан. Ягаад гэвэл sleep tracker-ыг хитэн цаг унтснаа, хянах, харах, дүгнэлт харах ёстой. Гэтэл энэ дээр болохоор маш их тооцоол хэрэгтэй болдог. Дээрээс нь шууд харахад тохиромжгүй байсан. Ийм учраас sleep tracker-ыг өөрчлөө. Энэ дээр болохоор би мэдээж vlog хөтэлдэг. Дээрээс нь пэйж хэд хэдэн пэйж хөтэлдэг. Тийм учраас ингээд тэднийсээ санааг байнга тэмдэглэж явах хэрэгтэй vlog planner хийдэг. Vlog planner дээр би тухайн ямар vlog хөтлөх үү, ямар санаанууд, ямар газрууд дээр очих уу, ямар хүнтэй ярилцлага хийх үү гэдэг маш олон тийм тэмдэглэлийг хийдэг учраас vlog planner хэрэгтэй. Үүний дараа болохоор business idea гэдэг. Би ирээдүйд ямар бизнес хийхийг хүсдэг вэ? Би тэн дээрээ юу хиймээр байна гэдгийг хамгийн зүгээр л ийм хар зурган санаагаар хийхийг хүсэв. Тийм учраас business idea-г тэмдэглэж эхэлсэн. Үүний дараа хоёр дахь movie review. Эхний movie review дээр хүүхэлтэйсэн бол хоёр дахь дээр нь би хүүхэлтэйг хасан. Ягаад гэвэл хүүхэлтэйний үйл явдал маш олон давтагдаж байгаа сэтгэл төрүүлсэн учраас би шууд онлайн кино, дан кино гэж тэмдэглэдэг болсон. Дан киноны хамгийн туртай таалагдсан киног бол Parasite гэдэг Солонгосын айгуу гоё кино байгаа. Дээрэс нь хамгийн сүүлд орсон Joker кино. Энэ дээр болохоор би ихэвчлэн тэрхүү кинон дээр ямар утга санааг илэрхийлэхийг хүссэн бэ гэдгийг тэмдэглэдэг бол олон англи кинон дээр ямар үйл явдал илүү их онцлогоор гоё сайхан байсан бэ гэдгийг тэмдэглэх туртай. За үүний дараа Clean track. Clean track маань болохоор ингээд сар сараар тэмдэглэсэн. Тухайн сард би одоо гэрээ яаж цэвэрсэн бэ, ширээгээ яаж цэцэлсэн бэ, хувцас яаж цэцэлсэн бэ, өөрийн бодол санаагаа яаж цэцэлсэн бэ гэдгийг тэмдэглэх хүссэн. Мэдээж 7 нүүлэн банк давтагдахгүй. Гэхдээ хамгийн онцлог, хамгийн тийм сэтгэлд хүрсэн тэр тэднүүсээ цэвэрлэгээ, зэгсэлсэн тэр ажлуудаа тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлийн өмнө болохоор ингээд weekly journal буюу миний 11 дугаар сарын weekly journal энэ дээр явж байгаа. Weekly journal-аа би эхлээд өөрийгөө яарсан, яг л 11 сард би ямар байх вэ гэдэг төсөөллөөрөө ингэж өөрийгөө зурсан. Ингээд 11 weekly journal-аар болохоор ингээд 7 хоног ажиллахаар ажлаа төлөвлөдөг. Дээрээс нь тухайн 7 хоногт ямар санагдсан mood tracker-аа энэ дээрээ шууд тэмдэглэдэг. Энэ болохоор зарим тохиолдолд хөнгөвчлсөн санагддаг. Их зүгээр санагцсан. Тэгээд энэнийхээ булан дээр what happened on this week буюу тухайн 7 хоногт юу болж өнгөрөө, ямар онцлог үйл явдал болов гэдгийг тэмдэглэдэг. Дээрээс нь тухайн 7 хоногт хамгийн их таалагдсан дуунуудаа тэмдэглэх хүссэн. Дараа нь чи хизээнх өдөр дэвтрээ нээж үзээд би ямар дуу сонсч ирсэн болоо гэж санахад их амархан шүү дээ. Жишээ нь November 4 to 10 энэ дээр болохоор би Jackson 5-гийн Bullet to the Heart, Who's on Your Face, Lana Del Rey, Happiness is Butterfly гэдэг гурван дунд хамгийн их таалагдсан дуу. Ингээд миний ерөнхийдөө 11 сарын тэмдэглэлүүд ингээ явж байгаа. Ингээд энэ болохоор 11 сар маань хэрхэн өнгөрсөн талаар тэмдэглэлүүд. Энэ дээр болохоор homework schedule буюу гэрийн дадлуурын хуваар дээрээс нь шалгалт удирдлагын шалгалтын тэмдэглэлийг хийгээд хийсэнгээ дараад нэгсүүл чеклээ явсан. Дараа чеклсэн тохиолдолд би ийм ажлуудыг хийсэн шүү дээ гэж санахад илүү амар байдаг. Ингээд December хацуурын хэмжээмэглэл гацууртайгаар зурхыг хүссэн. Ингээд 12 сарын тэмдэглэлээ юм л. 12 сарынхаа хамгийн эхний нүрэнд болохоор тухайн сарыг илэрхийлэх зүйлсийг багтаахыг оролцсон. Тухайн сар ямар өнгө үзэмжтэй байх вэ? Би өөртөө юу хэлхийг хүссэн? Тухайн сарыг харвал ямар хөөрхөн өнгө дүрс байх вэ? Би яг ямар дүртэй авахыг хүссэн? Энэ бүхнийг ингэж brainstorming хийдэг. Тэгэхээр энэ нүр маань болохоор тухайн сард би ямар ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай вэ гэдэг ажлуудыг what should I do гэж хэлсэн. Энийг хийхдээ болохоор Tetris тоглоом байдаг. Тэр Tetris тоглоомын журмаар хийгээд нийт 25 ажлыг би зайлшгүй хийнэ гэж төлөвлөсөн. Тэрний маань одоо ингээд хийх ажлуудаа ингээд улаанаар хараад ингээд тэмдэглээ авсан. Одоо дараачийн одоо ингээд үлдсэн ажлууд нь энэ гэх барчлаа. Ерөнхийдөө аюу их хэрэгтэй тэмдэглэл хөтлөхөд их хэрэгтэй. За mood tracker буюу сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Ингээд сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжээ харахаар би ер нь яг ямар үед яг ямар сэтгэлдээ байдаг гэдгийг дараа нь дүгнэхэд их амар санагдсан ийм зориул. Дараа нь sleep tracker. Sleep tracker-ыг харахаар яг энэ дээр ингээд 6 сар тэмдэглээд би яг хэдэн цаг унтсан бэ?
Аль өдөр нь хамгийн их унтсан байна, аль өдөр нь хамгийн бага унтсан байна. Нэг шууд харах боломжтой байдаг. Жишээлбэл би одоо 7-нд хамгийн их унтсан байх бол 6-нд ерөөсөө 1 цаг унтсан байна гэх мэтлэнгээр. Ингээд sleep tracker авчихсан. Үүний дараа music list Lana Del Rey, Billie Eilish, Melanie Martinez гурыг арай аним хэлбэрээр зурсан. Үүний дараа болохоор 12 сарын weekly journal 12 сар яг ч миний надад ингээд purple өнгө шууд ингээд 12 сар гэдэг төсөөлөхөд бууж ирж ирсэн. Тийм учраас би 12 сар хамгийн гол өнгө purple өнгөийг сонгосон. Тэгээд нүүр хэсэгт нь би зураг зурхаас илүү надыг наахыг хүссэн. Наадах зургийн хувьд болохоор гялгах наадах зургаас илүү юм цаас наадах зураг илүү бодтой уран зураг шиг харагддаг. Тийм учраас нүүрэндээ ингээд наадах зураг нуусан. Энэ болохоор илүү хийхэд амархан зураг зурхад аягүй цаг зарцуулдаг бол ингээд хийчихвэл миний сэтгэлд хүрэн дээрээс нь маш амархан өвддөг. Ингээд 12 сарын 7 хоног тухайн 7 хоногтой ч юм уу ерөнхийдөө өөртөө сануулгах тэмдэглэлүүдийг нүүрэн дээр хөтлөх гэсэн. Энэ дээр болохоор би баян хүн, ядан хүн хоёр юу хийдэг вэ талаар бичлэг үзээ. Тэр бичлэгээс өөртөө хэрэгцээтэй юм уу ирээдүйд минь хэрэгцээтэй байж болох зүйлсийг сонгосон. Ингээд дараагийн 7 хоног тухайн 7 хоногт юу хийсэн. Энэ болохоор одоо яг энэ 7 хоног маань дуусч байна. Энэ 7 хоногийн маань нийт төлөвлөгөө тэмдэглэл маань энэ хүрээ дуусч байна. Хамтдаа байсан баярлалаа. Баяртай.